CV Солонгос улсаас мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ маш олон хүний хүсэлтийн дагуу Солонгосын визний төрөл ангилал болон Солонгос визэнд хэрхэн орох тухай ерөнхий мэдээлэл базаад хүргэе гэж бодлоо. Манай монголчууд маань Солонгосын визэнд маш их ордог шүү дээ. За тэгээд монголчуудын ерөнхийдөө нийтлэг ордог Солонгосын визний төрлийн талаар танилцуулъя. C3 виз гэж байдаг. Тэр маань болохоор 90 хоногийн хугацаанд төр зочлох гэсэн утгатай. За тэгээд төр зочлох виз юм. Бидний хэл заншнаар бол аялын виз. За тэгээд C3 маань дотроо ерөнхийдөө хоёр янз байдаг. C3-ын 1 гэхээр мульт виз буюу сүүлийн 2 жилд 4 удаа болон түүнээс дээш удаа зарцсан хүмүүст олгогддог ер нь мульт виз. За тэгээд C3-ын 9 гэдэг нь болохоор бидний хамгийн их авдаг нөгөө аялын виз. Аялын виз маань хана штэ 90 хоног 3 сараар зорчих виз байна. Түүний дараагаар болохоор гадаад оюутны виз гэж байдаг. За гадаад оюутны виз бол D2 виз, D4 виз гэж байна. D2 виз бол мэдээж бакалавр, магистр болон доктороо суралцах оюутнууд Монголоос мэдүүлж болно. За тэгээд D2 визийг шууд Монголоос мэдүүлэхэд болохоор топик оноо заавал байх ёстой. Топикийн 4 оноо авсан байх шаардлагатай. За тэгээд D4 гэсэн виз бас байдаг. Тэр маань юу вэ гэхээр хэлний бэлтгэл бидний хэл заашнаар хэлний бэлтгэл сурах оюутнуудад зориулсан виз бол D4 байна. За тэгээд Солонгос улс руу хэлний бэлтгэлд солонгос хэлгүй гэсэн үг хана штэ топик оноогүй. Тэгээд хэлний бэлтгэлд явж байгаа бол та D4 гэсэн виз мэдүүлэх нэ. За үүнээс гадна F1, F2, F3 за тэгээд F4, F5, F6 гэж виз бас байдаг. За тэгээд хамгийн их мэдүүлдэг виз юу гэхээр F1 гэдэг. Тэр нь юу гэхээр D2 визтэй гадаад оюутны D2 визтэй хүн маань эцэг их хадам юу гэдэг те хадам ээж авчид юм уу урихад болохоор F1 виз дагалднаар өгдөг. За тэгээд F3 нь болохоор өөрийн нөхөр төрсөн үр хүүхэдтэй өгөх виз дагалдахад F3 виз ордог. За F4 виз болохоор биднэрт бол хамааралгүй гадаад иргэншилтэй солонгос иргэнд өгдөг. За F6 нь болохоор солонгос хүнтэй гэрлсэн эмэгтэйчүүд цагаачтай тийм эмэгтэйчүүд бол F6 виз өгдөг. G1 гэдэг нь болохоор бусад буюу дөрвөгсдийн виз бол G1-т ороод явцдаг. За тэгээд манай монголчуудын хамгийн сайн мэддэг E9 буюу E9 гэсэн виз болохоор мэргэжлийн бус гадаад ажилчдад олгодог виз ба энэ нь кирэний ажилчдад олгодог виз юм аа. За үүнээс гадна мэдээж албаны визтэй дипломат, албаны айлчлал, за тэгээ сургалт семинар, эмч юу гэдэг ингээд юуны эмчилгээний виз гэх зэрэг маш олон визний төрөл байгаа. За тэгээ тэрхүү мэдээллийг бол та нар өөрсдөө Монголд суугаа Солонгос элчин сайдын яамны сайтаас дэлгэрэнгүй үзэх боломжтой. Би тэгээд видеоныхаа тайлбар хэсэгтээ линкүүдийг оруулаад өгчээ. Та нар өөрсдөө сайн уншаад тэгээд визэнд орох юм аа. За ингээд дараачих нь болохоор Солонгосын визэнд ямар шат дараалалтай юу н орд юм бэ те. Солонгос визэнд ороход бол яад юм бэ? Яаж орох вэ гэдэг юм хүмүүсээ маш их асуудаг. За үүнээ Солонгосын визэнд орохоос өмнө та бүхэн Монголд суугаа Солонгосын элчингийн сайт руу эхлээд ороод виз олгох журмаа эхлээд сайн уншиж танилцаарай. За түүн дээр бол бүх мэдээлэл нь байдаг. За тэгээд 10 жилийн өмнө болохоор бөө урт очир дараалал үүсгээд те Солонгосын элчингийн гата хонож өнжин барин визэнд ордог. За энэ бол айл хэдийн бол өнгөрсөн. Тэрхүү маш ачаалттай ажилтдаг байсныг хөнгөлөхийн тулд визний мэдүүлэг хүлээж авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага гэж байгуулсан. За тэгээд энэхүү төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд болохоор нийтдээ бараг 11 газар байдаг. За тэгээд сайт дээр бол ингээд энд харагдах маш олон ингээд юуны гүйцэтгэх газруудын хаяг утастай дэлгэрэнгүй мэдээлэл бүгд байгаа. За тийм болохоор та нар өөрсдөө түүнээс үзээд тэгээд өөрийнхөө гэртээ ойрхон ч гэдэм үү те. Тэгээд ойр дотны хин нэгэн чинь тэрхүү газар тас визэнд орж исэн ч гэдэм үү. За тэгээд өөрсдөө ерөнхийдөө сайн судлаад аль нэг газраас сонгоод тэгээд тэрхүү газраа
визэнд орох нэ. За тэгээд визэнд орохоос өмнө анхаарах ёстой зүйл гэвэл утсаар заавалчгүй уцтаж бүрдүүлэх материалаа бол бичиж авах хэрэгтэй. За тэгээд олон дахин одоо очихгүй тулд те анханасаа сайн ингээ үзэг цаасаа бэлтжиж агаад юу бэлтгэх юм те ямар бүрдүүлэх материал хэрэгтэй юм гэдгээ асуух хэрэгтэй. За тэгээд өөрөө яг ямар виз мэдүүлэх гэж байгаа юм те C3 виз мэдүүлэх юм уу? C3-ын нэг одоо мульт виз мэдүүлэх юм уу? За эсвэл хүүхдийнхаа одоо солонгос сурдаг хүүхдийнхаа дагалтай юм уу те эсвэл F6 визтэй хүний дагалтай юм уу гэх мэтчлэн өөрийн одоо ямар виз мэдүүлэхээс шалтгаалаад бүрдүүлэх материал нь өөрөөр байдаг. Маш олон материал ерөнхийдөө бүрдүүлэх шаардлагатай байдаг. За хөнгөвчлэн нөхцөл хийж бас байдаг. Энэ бүхэн бүгд сайт дээр байгаа. Та бүхэн зөвхөн сайтаараа ороод компьютераараа ч юм уу гар утсаараа ч юм уу ороод сайн ухаад судлаарэ. Өөрийнхөө төлөө тийм үстэй. Ерөнхийдөө сүүлийн үед болохоор ковидоос шалтгаалаад одоо энэхүү цар тахлын үед бол ерөнхийдөө солонгос улс руу тий солонгосоос Монгол руу ч юм уу хил ер нь хаалттай байгаа шүү дээ. За тэгээд хаалттай энэ үед зөвхөн тусгай нислэгийн одоо онгоцууд явж байгаа. За гэхдээ корона ингээд дуусаад ирэхээр та бүхэн бас чөлөөтэй солонгос руу ирж очино угаасаа. За тийм үднээс энэхүү мэдээллүүдийг хүргэж байгаамаа. За төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудын утас байгаа шүү дээ. За тэндээс ерөнхийдөө утсаар яриад хідээс хідийн хооронд одоо тий ажиллаж байгаа юу үгүй юу тий ковидтэй үед яаж ажиллаж байгаа ингээд сүүлийн үеийн мэдээллүүдийг бүгднийг утсаар өөртөө утастаа асуугаарэ. Төлөөлөн гүйцэтгэх байгууллага бүртгэлийн хураамж гэж авдаг. Тэр нь болохоор 55 мянган төгрөгөөр нэмэх нь 9 мянга. Тэгээ нийтдээ нэг 64 мянган төгрөг болдог байгаа. За юуны C3 90 хоног хүртэлх виз тий мульт виз 90 хоног хүртэлх виз энэ аялын виз үсгэд болохоор юуны визний хураамж бол байхгүй зөвхөн энэ бүртгэлийн хураамж төлөөл болно гэсэн үг. За мөн бүрдүүлэх материалууд нь бол бүгдээрээ солонгос хэлнээс биш монгол хэлнээс солонгос хэл рүү орчуулад патриотоор баталгаажуулсан байх хэрэгтэй. За тэгээ үүнд бол цаг хугацааны нэлээд бас ордог. Тийм учраас эртхэн материалуудаараа бүх зүйлээ бүрдүүлээд тэгээд явах хугацаа бүх юмдаа ингээд тааруулаад виза өгөх хэрэгтэй. За виз болохоор ажлын ууг нь бол яг визний журмыг унших юм бол ажлын 10 хоногт гардаг гэж бичсэн байгаа. Гэхдээ сүүлийн үед бол коронавигаас шалтгаалаад бас энэ хүү одоо хугацаа хэр байгааг бол та бүхэн өөрсдөө тэр гүйцэтгэх байгууллагуудаас утсаар асуугаарай гэж хэлмээр байна. За тэгээд хариу одоо төхөөд ирэхээр өөртөө бол утсаар мессежээр бол хариугаа ирж аваарай тий пассвортаа ирж аваарай гэж бол хэлдэг. За тэгээд хэрвээ татгалцсан хариу авах юм бол та одоо 6 сарын турш визэнд орох ирэхгүй. За тэгээд 6 сарын дараагаас дахин визэнд орох хэрэгтэй байдаг байна. Ерөнхийдөө хууль бус тий ямар нэгэн одоо зассан хууль бус одоо материал бүрдүүлсэн тэр эдэр нь мэддэг юм бол одоо Монгол улсын хуулиар одоо шийдэгдэн. За тэгээ дээрэс нь солонгос улс руу бүр насан туршдаа явах ирэхгүй тийм хар одоо жигсаалтанд ордог. Тийм болохоор маш болгоомжтой байх хэрэгтэй. Маш болгоомжтой. Тэгээ дээрэс нь үнэн зөв мэдээлэл бүлэх хэрэгтэй байна. За бүх материалуудаа ерөнхийдөө бэлтжлээ гэж бодъё. За тэгвэл тухайн нэг гүйцэтгэх байгууллага дээр очиод яг тухайн газараа шууд анкета бөглөж болно. За мөн анкета одоо өмнө нь хэвлэж аваад гэртээ бөглөөд очиж бас болно. За 3.5 4.5 хэмжээтэй зураг болно авах хэрэгтэй. За тэгээд хамтдаа виза өгтөө одоо тэгээд нэмэлт материал хэрвээ шаардлагатай үед бол тухайн одоо газрын ажилтан нь танд бол нэмэлт материал ийм материал хэрэгтэй байна гэдгээд хэлдэг. Ерөнхийдөө бол цаг авч уцаар яриад тэгээд цаг өглөө эрт очиод цаг аваад тэгээд хүлээж аваад өгдөг байна. За ер нь бол маш энгийн хэрвээ материал чинь бүрэн юм байх юм бол бүртгүүлэх нь бол маш хурдан маш энгийн байдаг. За тэгээд өөртөө одоо виз гарахаар өөртөө холбогддог гэсэн үг. За тэгээд хэрвээ гарахгүй удаан давилал мэдээж тухайн өгсөн газар уцаар байнга одоо уцаар яриад асуух боломжтой шүү дээ. За тэгээд ерөнхийдөө нэг тип хэлэхэд бол визэнд ороод тэгээд яг виз чинь гарчлаа гэсэн үедээ ер нь билетээ захиалж мөнгө төгрөгөө шилжүүлээрэй. За тэгээд билетээ наан захиалаад мөнгө дээр өгсөн чинь виз гарахгүй бол бас тиймэрхүү шүү дээ. За тэгээ бусад бүх одоо нарийн ширийн
мэдээллүүд бусад бүх визний ямар материал бүрдүүлэх бүр ингээ нарийн детальчилсан мэдээлэл бүгд сайттай байгаа. За тэрхүү сайттай байгаа материалуудыг өөртөө сайн уншиж судлаад ямар визэнд ямар материал бүрдүүлэх гэдгээ сайн мэдэж аваад за тэгээд давхар тухайн байгууллагуудаас уцтаж асуугаад ингээд визэнд аваарай гэж хэлмээр байна. Ер нь бол маш амархан. Тийм өөрөө л материалаа сайн бүрдүүлж чадах юм бол ярилцлагын тухайас асуусан байсан. Ярилцлага өмнө нь бол яг юунд их сургуульд те оюутнаар ингээд явж хаад ярилцлагандаас ордог байсан. Одоо л ерөнхийдөө ярилцлаганд ерөөсөө орохоо болсон. Тэгээд зөвхөн тусгай одоо юу тийм заавал шаардлагатай гэж утсан хүнээ өөрөөсөө бол дуудана. За тэгээд солонгосын элчингээс дуудсан тэр өдөр цагт нь очиж ярилцлаганд ордог байна. За ярилцлаганд ороход бол заавал солонгос хэл шаардахгүй, зүгээр орчуулагчтай дотроо орчуулагчтай гэсэн үг монголоор ярьчих болно. За мөн солонгос хэлтэй солонгосоор ярьж болно. Ярилцлагыг бол сүүлийн үед ер нь ямар хүмүүс өгдөг вэ гэхээр F6 виз хүссэн буюу солонгосын иргэнтэй гэрлэх гэж байгаа тийм эмэгтэйчүүдийг тэ эрэгтэй ч юм эмэгтэй ч юм тийм хүмүүсийг ярилцлаганд ордог байна. За бүрдүүлэх материал дээр ерөнхийдөө бол хүчинтэй гадаад паспорттэй тэгээд анкет бүгэлсэн байх шаардлагатай 6 нагаад анкет бүгэлсэн байх шаардлагатай. За мэдээж хамгийн чухал нь одоо санхүүгийн баталгаа. Санхүүгийн баталгаа одоо орлогын их үүсвэр чи юу юм гэдгээ баталгаажуулах нь шүү дээ. За тэгээд хувийн бизнесээр хийж байгаа хүмүүс бол хөвчлэн компани одоо дансны хуулга сүүлийн 6 сарын дансны хуулга гэдэг хэрэг болдог. За тэгээд зөвхөн төрийн албаагч юм уу компанид ажилладаг тийм ажилчид бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавчгаа сүүлийн 6 сараар гэж өгдөг байгаа. За тэгээд цагдаагийн газрын тодорхойлолт мэдээж зааж байх ёстой. За 18-аас дээш одоо гэрэлсэн хүмүүсээ бол гэрэлсний лавчгаа хүүхд 18-аас доош насны одоо хүнтэй гэрлээгүй хүүхд бол төрсний гэрчлэгээ одоо төрсний одоо лавчгаа зэргийг бол бүрдүүлэх материал заашгүй орно. Солонгост одоо суралцах гэж байгаа тий D4 болон D2 визэнд бүртгүүлж байгаа хүмүүс бол маш олон материал бүрдүүлэх шаардлагатай. Тэрхүү одоо материалуудаа та нар өөрсдөө сайтаас хараад за мөн юуны виз олох одоо виз бүртгүүлдэг тэр гүйцэтгэх байгууллагууд дээр очиж уулзаж бичиж аваад бүрдүүлсэн ч болно. Ерөнхийдөө маш олон бичиг баримт бүрдүүлэлт байлдаг. За тэгээ виз чинь гарчлаа гэж бодъё те. За виз чинь гарчих юм бол билетээ аваад за ингээд явах өдрөө товлоод ерөнхийдөө нэг наан запастай хэдийгээр ажлын 4-10 хоног гэсэн ч гэсэн хөвчлэн сар дотор ер нь визний хариу гардаг. Тийм болохоор ажил төрөл одоо тий аялал юу гэдэг бүх зүйлээ ерөнхийдөө наан нь зохицуулах хэрэгтэй. Ер нь нэг сарын өмнөөс визэндээ орох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Оюутан бол одоо тий яг эсэлтээс өмнө одоо визэнд орно гэсэн үг шүү дээ. Энд хүрээд одоо визний тухай мэдээлэлээ өндөрлөе. За тэгээ дараагийн видеогоор би та бүхэндээ Солонгост аялах талаар хэрэгтэй tips оруулъя гэж бодлоо. За ингээд намайг Солонгосоос subscribe, share тэгээ дараагийн видеонд одоо тэ ямар мэдээлэл хамаараа бас сэтгэл хэсэгт бичээрэй. За мөн намайг видео одоо за дундуур нь зар сурталчилгаа гаргах юм уу, ихэнх хэсэгтээ зар сурталчилгаа гаргах юм уу тэгэхээр skip хийлгүй үзээрэй. Энэ нь надад бол өшөө илүү мэдээлэл видео байнга оруулах надад маш том дэмжлэг болно шүү. Манай хаан баярлаа. За ингээ баяртай.